Сайн байцгаана үзэгчдээ та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За C Production өнөөдрөөс эхлэн та бүхэндээ нэгэн шинэхэн нэвтрүүлгийг хүргэх боллоо. Энэхүү нэвтрүүлгийн нэр онцолж байна. Онцолж байна нэвтрүүлгээрээ бид Ариг банкыг энэ удаад онцлохоор боллоо. За яагаад Ариг банкыг онцлох болсон бэ гэвэл Ариг буудан миний сонирхлыг их татсан. Тэгэхээр та бүхэн пэйж хуудас аваад үзээрэй. Хомцор савар хийсэн Ариг буудгийн талаар бас товчхон мэдээллүүд байгаа. За тэгээд бас Bloomberg төгссөн. За хомцор савар хийсэн буудангаа болоод ундааны сав бөглөөгөр хийсэн хогийн сав гэрлийн бүрхүүл зэргийг танилцуулсан байгаа. Тэгэхээр энэ бүхэн нь бас миний сонирхлыг маш ихээр татсан. Тийм учраас бид Ариг банкыг онцлохоор боллоо. Ингээд Ариг банкыг онцолсон онцолж байна нэвтрүүлэг маань эхэлж байна. Нэвтрүүлэг маань үргэлжилж байна. Тэгэхээр үзэгч та бүхэнд ховонцор саваар хийсэн буудыг та бүхэнд үзүүлсэн. Тэгэхээр энэ талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг бас Ариг банкнаас өөрсдөөс нь асууцгаа хийж бодож байна. Ховонцор саваар хийсэн буудын байсан шүү дээ. Ямар хүнээс мэдээлэх вэ? За манайх одоо энэ хуралдаатай байна. Ямар ч би асууж тодруулаад танд хариулъя. За. Жоо нэ таашаа ороод. За. Сайн байцгаана уу? Өглөөний мэндээ. За бид нар энэ CG Production-аас явж байгаа юм аа. Тэгээд интернетээс танаа нэг ховонцор саваар хийсэн буудыг олж харсан. Тэгээд тэр талаар мэдээллийг ер нь танаа бас Ариг компаниас сонирхолтой байгаа юм л. Энэ талаар мэдээлэл өгөх цаг хугацаа байгалаа. Хаанаас явж байгаа юм бэ? C Production, Сэцэн Productions. За. Бид нар одоо яг хуралдаа сууж байна. Нэг 10 минутын дараа дуусч байгаа. За. Тэгээд уулзах болж байна. Болж байна. За тэгвэл хүлээж. За. Ариг банкнаас хамгийн ихэнд онцлмоор санагдсан нэгэн зүйл бол энэхүү харилцагчийн булан юм. Харилцагч нар хүлээх зураг кофе цагаар дайлуулж дуглаг буудан дээр тавтай суух мэдрэмжийг зөвхөн Ариг банкнаас л мэдрэх боломжтойг онцолж байна. Энэ төрлийн танилцсан баасан жаргал баска. За. Төнкөө гэж. За лого их гоё юм аас тий. Өнгөрний үед ч гэсэн аягүй гоё. Тэгээд ерөнхийдөө бас маань нэвтрүүлгийн маань зорилго бол бас ганц буудангаар зогсохгүй. Ер нь бас байгууллагынаас үйлчлэгээ, соёл, хотоо зохион байгуулалт ерөнхийдөө танилцахыг бас зорж явж байгаа. За. Та бас логоны хадлаа тэрлэгнэргүй мэдээлэл өгөөд явж болж байна. За. Манай лого болохоор ийм байгаа. Бид нар дөрвөн гол зарчим буюу хүчин зүйлийг ялгаж олж харсан байгаа. Apple-ийн гүйцэтгэх захирал байсан Стив Джобсын хэлсэн үг байдаг. Уран сэтгэмж гэж юу хэлдэг юм бэ гэж тайлбарласан байдаг. Нүдний өмнө ил байж л байсан юмнуудыг цуглуулад хооронд нь хослуулад ингээд хэрэглэхээр Ивийг нь болоод тий цоошин юм шиг болж харагддаг юм билээ гэд. Тэгэхээр бид нар ч гэсэндээ банкны бөгөөд үйлчлэгээний байгууллагын хувьд хэн болгоны мэддэг ярьдаг юмнуудыг хослуулад яг багцлаад бодитойгоор тэрийг хэрэгжүүлэх юм бол шинэ юм шиг уран сэтгэмжтэй болж харагданаа. Уран сэтгэмж өөрөө яг бий болно гэж итгэдэг учраас энэ логонд маань тэр үгдийг шингээсэн байна. Ариг гэдэг үг маань болохоор цэвэр тунгалаг гэсэн утгатай үг. Түргийн үеийн цэвэр монгол үг юм байна лээ. За тэгээд хоёр дахь утга нь болохоор арив гам гэдэг. Дийлэнх улсууд болохоор аривч гамч гэдэг утгаар нь бас танил байдаг юм билээ энэ үгтэй. Яг гол бидний хэрэгжилж байгаа бөгөөд яг тойл бичгийнхаа анхдагч утга нь бол үндсэн утга нь цэвэр тунгалаг гэсэн үг юм билээ. За тэгэхээр бид нар энэ цэвэр тунгалаг гэдэг утгаа логон дээр ч гэсэндээ бас харуулмаар байсан. Тэгэхээр энэ дотор хаагдсан, нуугдсан, энэний ард талд нь харагдахаа болчихсон юм ерөөсөй байхгүй. Тэгэхээр бид энд юуг төрсөлж байна вэ гэхээр манай үйл ажиллагаа, манай зохистой засаглал бүх зүйл нэвт байдаг. Нэвт тунгалаг харагддаг. Нуух хаах зүйл үгүй гэдгийг энэгээр бас дамжуулж дүрсэлсэн байна. сэтгэл мэдрэмж, эрч хүчтэй хамт олон амьдралаас үүдсэн асуудлыг амдуулан бодсон бүтээгдэхүүн үйлчилгээ, шуурхай найдвартай, саадгүйгээр зочломтгой тухтай орчинд ил тод нээлттэй засаглалтайгаар халамжлуулахыг бэлэгдсэн Ариг банкны уран сэтгэмжтэй логог бид онцоллоо. Тэгэхээр танаа лого бол үнэхээр таалагдж байна. Тэгэхээр уг нь бол би танаа нөгөө нэг ховонцор саваар хийсэн буудыг сонирхож байсан байхгүй. Ер нь энд байгаа юу? Энэ салбарт байгаа. Ховонцор сав маань энд байхгүй. Тэгтээ ирж тавигдана. Одоо бид эхлээд өнөөдрийн байдлаар бол дөрвөн буудан хийсэн байгаа. Тэгээ манай дархны өргөөрөө хамгийн ихнийхээ бууданг бид нэр илгээсэн. Тэгээ хотод байгаа буудангууд маань болохоор манай дэмжих байран дээр байрлаж байгаа. Бид тэгтээ нэмээд хийгээд явж байгаа. Одоо 5 дахь руугаа орчихсон хийгээд явж байгаа. Тэр буудангууд болох тэр бүгдээрнгийн өргөө дээр байрлуулна. Өргөө гэж ярьдаг тий. Тий. За.
Ер нь нийт хичнээн одоо өргөөтэй бай тээ. Манайх нийтдээ одоо 9 барилтаа 9 өргөөтэй байгаа. Тийм дарханд манай 2 өргөө байдаг. Улаанбаатар хотод 7 өргөө байгаа. Тэ өргөөдүүдээр тань яваад ингээ бүх хөгжлөхнүүдтэй танилцуул ямар боломж байгаа болоо. Боломж байгаа. Байлгүй яг. Бид нар манай өргөөгөр аль болох хүмүүс орж ирж үйлчлүүлж танилцж мэдэж авч ивэл илүү дуртай байна. Тэгээ нэг сонирхолтой зүйл байна. Би яг өөрөө яваад бас танилцмаар байна л да. Зүгээр одоо шууд хотын гудмаар хараад одоо танаа одоо хэрэглэгч биш. Ерөөсөө танаа талаар бас ойлголт бага байгаа, мэдээлэл бага байгаа. Тэр хүнийг дагуулж орж ирээд тэгээд явбал болох уу? Болно. Яг мэдээж хэрэг нөгөө манай өргөөд рүү өдөр тутмын үйл ажиллагаа явж хахад нөгөө камертай микрофонтой хүмүүс ороод ирэхэд манайхан бас мэдхгүй гайх сандрах ч юм гарч магадгүй. Тэгэхээр урдчлаад бид нэр ямар ч хүмүүстэй мэдээлэл өгөх хэрэгтэй байх тийм. За баярлалаа. За тэгэхээр нэвтрүүлэг маань ерөнхийдөө аргийн салбарууд өргөөдүүдээр явахаар боллоо. Ингээд нэвтрүүлэг үргэлжилж байна. Тэгэхээр яг одоо зүгээр энгийн хэрэглэгчдийг харилцагч нарыг бас хотынхоо гудамжаас олъё гэж бодож байна. Тэгэхээр сайн байна уу? За энэ залуу бас асаад. Сайн байна уу? Нэвтрүүлэгт орох цаг зав хэр байгаа л тэгэхээр завгүй явж байна тий. За баярлалаа. За ийшээ явъя. Сайн байна уу? За өдрийн мэнд хүргэе. Өдрийн мэнд. Маахын C production-аас явж байгаа. Сэцэн production-аас. Та ер нь нэг 30-40 минутын цаг зав гаргах боломж байна уу? Байна л да. Би одоо яг энийг хийчихээд одоо яаж вэ? За тэгвэл оронтой нь суух хүнийг бас үлээ те. Тэр удаж ирэх бол ер нь би гуугаад үзье даа. За тий. Та ер нь энд хэр удаан сууж байна? Овоо хэдэн жил суучлаа. Суучлаа. Таны нэр алдар юм бэ? Скватрын жаргал. Скватрын жаргал те. За намайг баасан жаргал гэдэг. Баасан гэж бодож байна. За ямар ч гэсэн оролцогч оллоо. Тэгэхээр нэвтрүүлгийн маань эхний оролцогч. Скватрын жаргал гэж юм байна. Та ер нь өөрөө ганцаараа ажилладаг уу? Яг энэ гуруулаа суудаг шүү дээ. Гуруулаа ээлжлээ. Гурван тэрэгцтэй үү? Гуруулаа тэрэгцтэй. Гуруулаа. Тэрэгцтэй иргэдэд хандаж хэлэхэд ариг банкаар үйлчлүүлэхдээ хаалганы хажууд орших энэхүү хонхон дээр заавал дараарай гэж хэлмээр байна. Хонхыг дарснаар ариг банкны халамжлагчид таныг хүлээн авч халамжлах. За ингээд би танд эсэп үйлчлэгийг танилцуулъя. Энэ эсэп үйлчлэл болохоор тань жижиг хөдөлгөөн худалдаа яадаг юм да аюу хэрэгтэй болов гэж бодож байна л да. Энэ болохоор та гар хацаараа ашиглаад бүх төрлийн карт уушрал өөртөө төлбөрлөх боломжтой байхгүй юу? За та манай эсэпийг ашиглахын утсан дээр манай банкны аппликейшнийг суулгаад эсэп гэсэн хэсэг рүү орно. Эсэп гэсэн дээр оронготой та дүн дээр нь гүлийн мөнгөнд дүнг хийж өгнө. За тэнгуүтэ та төлбөр хэсэг дээр нь барааныхаа утгыг оруулж өгч болно. За тэгээ хоёлаа карт уншигчаа дараад. За та карт уншуулна. За энэ дээр тухайн харилцагчаараа гарын хэсгийг зурулж өгнө. За батлах. За тухайн харилцагчаа утасны дугаараа Москвад мэйл хаягийг оруулж өгнө. Ингэснээр тухайн харилцагчд маань тухайн гүлгээний чинь баримт нь очно гэсэн үг. За send. Ингээд тухайн хүнд маань гүлгээний баримт нь очлоо. Ингээд эсэп гүлгээ амжилттай боллоо. Тэгэхээр зөв та энэ эсэпээр одоо ингээд уншуулсан мөнгөн дан байгааз энийг яах вэ гэхээр зөв та одоо манайд хугацаагүй хадгаламжийн данс нийлгээд хадгаламжийнхаа дансанд орлого хийгээд иж болно гэсэн үг. Энэ хадгаламжийн маань онцлог нь болохоор хүүгөөс хүү боддог байгаа. Та өмнөх сард хоримтлуулагдсан хүүгээ хизээлэл хизээ ирээд авах боломжтой, жилийн 70% хүүтэй байгаа. Мөн та энэ хадгаламжин дээрээ карт захиалах боломжтой байгаа. Карта та манай картаар үйлчлэх бүх байгууллагуудаар уншуулах боломжтой байгаа. Тэгэхээр би одоо танд хугацаагүй хадгаламжийн данс нэгээд эсэп бүртгээд өгчээ. За тийм. За танад энэ гарын хэсгээ зураад. Зургийн баримт шүү за. За одоо хоёулаа хурууныхаа ихийг бүртгүүлчихье. Ингээд. За тэгээ байлгаж байгаа хаа. Одоо ингээд таны бүх мэдээлэл гараад ирнэ гэсэн үг байхгүй юу? Ингээд хоёулаа бүх төрлөخөө гүйлэг хийх боломжтой болчихж байна гэсэн үг. Чи пассворд ус бичиг баримт гэхгүй. Харин тий. За хайн хадгаламжийн дэвтэр шүү за. За баярлалаа. За хайн ингээд амжилт хийсэн манай банкыг сонгоё шин баярлалаа. Ариг банкаар үйлчлүүлсэн жаргал ах маань свайптай болж картаар орлогоо нэмэгдүүлэх болсон юм. Мөн хүүгээс хүү тооцдог хугацаагүй хадгаламж болон карт нийлгэж альж банкны ATM-ээс мөнгөө хялбархан авах боломжтой боллоо. 7 хоногийн альж өдөр хэдэн ч цагт хамаагүй 70 13 30 60 гэсэн дугаар руу залгаж зөвлөгөө мэдээлэлээ авах боломжтой юм. За ариг банкны хамт олонд маш их баярлалаа. Бидний орох гарах хүндрэлийг багч гисэн багсгаж гисэн. Тэрнээсээ зам налуу зам нойлын асуудлыг шийдэж гисэн маш их баярлалаа.
Жаргал ахад маань тэрэгэнцэртэй иргэдэд зориулсан энэхүү налуу зам хит өндөр биш, хит намхан биш ширээ сандал. Стандартын дагуух бүрэн тохижуулсан ариун цэврийн өрөө зэрэг нь хамгийн их таалагдсан юм. Үүнээс гадна Ариг банк маань хүүхдүүдэд зориулсан ариун цэврийн өрөө, няраа хүүхэдтэй хүмүүст зориулж хүүхэд хураалах тавир зэргийг шийдэж өгсөн юм. За мөн Ариг банк хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон жирэмсэн ихчүүд, нялх хүүхэдтэй хүмүүс, өндөр настай иргэдэд очир дараалалгүй үйлчилгээг нэмж онцолмоор санагдлаа. За үгүй шүү дээ одоо нэг харилцагчийг ерөнхийдөө бас оруулъя гэж бодож байна. Тэрний аваас сайн байна уу? Өөрөө нэвтрүүлэгт орох боломжтой юу? Баяж. Сайн байна уу? Нэвтрүүлэгт орох боломжтой бол нэг 20-30 минутын цаг зав гарах болоо. Байна. Байна. Тэр амар завтай. Завтай байж байгаа юм. Тийм. За тэгээд. За тэгвэл бүгд Ариг банк руу орцгоё. Сайн байна уу? Та танд яваад туслах уу? Би хүүдэд хадгаламж нийлэх гэсэн. Тэгээд танаа хүүхдийн боловсролын хадгаламжаас нь ярих гэж байгаа. Манай хүүхдийн боловсрол хадгаламж болохоор жилийн хүн 18.2 байгаа. Тэгээд хадгаламжныхаа 30%-ийг жилдээ нэг удаа зарлагдах боломжтой. Энэ гол нь буцаад хүүхдэд маань одоо ашиглагдчих жах хэрэгтэй сургалтын төлбөрт нь ч юм уу цэцэрлэг сургалтын төлбөрт нь ч юм уу хадгаламжныхаа хүнд ямар нэг өөрчлөлт авахгүйгээр бас хадгаламжныхаа 80% хүртэлх хувьд нь та зээл авах боломжтой. Хадгаламжны сарын үнээр 0.5 нэмэгдээ таны зээлийн хүүг авна гэсэн. Бас хүүхд маань 3 улирал дараалан суралцах юм бол банкны зүгээс хүүгийн орлогын 10%-ийг бэлэг урамшуул мөнгөн байдлаар өгөх юм. За. Миний хүү зүгээр л онц сурах нь шүү дээ. 3 удирал дараалаад сурвалж гэсэн тий. За та хадгаламж нэлэх үү? Тэгээ. Ээжгүй хоёр маань Ариг банкны харилцагч болсноор хурууныхаа хээ, судасныхаа байршлыг бүртгүүлж, мэдээллээ хос хамгаалалт буюу IDOAL-аар нууцлуулж байсан юм. Мөн дэлгэцэн дээр өөрийн мэдээллээ хянаж дараа дахин үйлчлүүлэхдээ иргэний үнэмлэхгүй байсан ч биднийг халамжлан гаргах юм байна гэж их л баяртай байсан шүү. Үүнээс гадна хугацаагүй хадгаламж нээлгсэн хүн бүр суглаанд оролцож ялагч болох боломжтойг онцолмоор байна. Онцолж байна нэвтрүүлгийнхээ эхний дугаараараа бид 40 мянгатын харилцагчийн өргөг онцолж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хэрхэн үйлчилдэг талаар, мөн хугацаагүй хадгаламж, хүүхдийн боловсролын хадгаламж, Swipe болон IDOAL, мөн Ариг банкны логог онцоллоо. Харин дараагийн дугаараар бид хаан уулын харилцагчийн өргөг онцлох болно. Үзэгч та бүхэн Ариг банкаар үйлчлүүлэхийг хүсвэл өөртөө ойр байгаа Ариг банкны дараах харилцагчдын өргөдүүдээр халамжлуулан үйлчлүүлээрэй.